За 2019 оны 7 сард сорилуулсан. Өдөрт 750 литр усыг цэвэршүүлдэг. Цэвэрлэх байгууламжийн дээр ирсэн. Одоо сорьцын савнаас ус хэрхэн яаж цэвэрлэгдэж байгаа талаар магадлан итгэмжлэгдсэн лабораторид усныхаа шинжилгээг өгөхөд ирсэн байж байна. За одоо бол яг цэвэрлэгээ явагдаж байгаа процесс харагдаж байна. Агаар өгж байна гэсэн үг юм чи. За энэ цэвэр сав бол сорьцын сав. Энэ сорьцын цаваар дамжаад шингээлтийн түнэл рүү явж байгаа. За. Ер нь бол тэгээ дуурын үед дуурын даалгавчны байцаагчлалын энэ сорьцын савнаас өөрсдөө гарч байгаа өсөн шингээж байгаа бохор усныхаа сорьцын шууд хийгдсэн гэж авчиж байна гэсэн. Бохор ус чинь одоо цэвэрлэгдсэн бохор ус гэсэн үг л дээ. Суурлагдсанаас хойш нэгч соруулаагүй. 19 оны 7 сараас хойш өнөөдөр хүртэл нэг ч соролт хийлгээл явах гэсэн үг. За одоо нэр гарч ирж байгаа гэсэн шилхад үзэтгий. За ийм тонглог л юм гарч байна да. Цэвэр усшгэл гарч байна да. За иймэрхүү. Одоо энийгээ ингээ бид нар магадлан итгэмжлэгдсэн лабораторид, мэргэжлийн ялалтын төв лабораторид Монгол улсын МНС 4943 2015 стандартыг хангаж ийн үгүй юу? Хэд дахин илүү биелүүлж ийн гэдгийг хүчт юм аа. Тов тонглол гарч байна да. Одоо ингэж ойлно бужигж байгаас нэг авъя те. Иста сайхан бас гарч ирсэн маш зөв. Шигрэг муул муулгаар одоо үндсэн бохир цэвэрлэгдэж байгаа яг бохирын захи дээр ямар хэмжээнд байна, соруулах болсон уу болоогүй гэдгийг тодорхойлох юм. За одоо энийг бол ингэж үзээд энд бол 1 литрийн сав байгаа. Энд 400 мл-ээс доош байх юм бол сорох болоогүй гэж үздэг. Одоо тэрнээс илүү болох юм бол сорох болсон гэсэн үг. Одоо энийг 30 минут хүлээнэ гэсэн үг.